Улсын хэмжээнд энэ жил 86 ихтэй сургууль ажиллаж байна. Ихтэй сургуулиудын тоо өсгөхээр суралцагч оюутнуудын тоо нэмэгдэж тэр чинээгээр сургуулийн төлбөрийн дарамт эцэгчүүдийн нуруунд үүсдэг. Тэгвэл өмнө нь арилжааны банкудаар дамжин олгогдож байсан оюутны сургуулийн хөтөлбөрийн зээл өнгөрсөн оноос эхлээд боловсролын сангаар дамжих болсноо нь эцэгчүүдэд ихээхэн нэмэлт тус болох болсон байна. Цэпэлмата бид багшийн дэдийн автобусны буудалд нийтийн тээвэр хүлээж байхад тааран ярилцаж улмаар оюутны хөгжлийн зээл авсан тухайн сонслоо. Сүхбаатар аймгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ажилтны мэргэжил сонгон суралцаад энэ жил төгсөх дамжааны оюутан болжээ. Арга гэрээс нь сургалтын төлбөрийг нь 2 жил дараалан арга цаан төлсөн боловч нэмж санхүүгийн дарамт үүсгэхгүй тулд сургуулиасаа гарч мал маллахаар шийдэж байх үедээ сургалтын төлбөрийн хүүгүү зээлд хамрагдсан байна. Би одоо оюутны зээлд хамрагдах гээд ерөнхийдөө бараг 2 жилийн өмнөөс эхлээд хөөцөлдсөн. Гэтэ яг нөгөө оюутны одоо анх нөгөө гарч ирсэн нөхцөл нь гэх юм бол одоо нөгөө заавал хамтран зээлдэгчтэй байх хэвээр, заавал ажил хийдэг, нийгмийн даатгал төлдөг байх хэвээр гэсэн шаардлагатай байсан. Тэр шаардлагад нөгөө нийцэхгүй болмаас бас айгүй нэлээ сургуулаасаа гарах нэлээ их хэвтэй байсан. Нодон намар бараг хавар ерөнхийдөө сургуулаасаа гарах гэж байгаад тэгээд энэ оюутны хөгжлийн зээл маань нөгөө нөхцөл нь шинжлэгдээд тэгээд илүү бидний амьдралд илүү их одоо эцэг ихт маань тэр оюутан биднээс тэр илүү нөгөө суралцах боломжийг илүү бий болгож өгсөн. Оюутны хөгжлийн зээлд хамрагдсанаар ерөнхийдөө бол арга гэрт маань төлбөрийн дарамт байхгүй бид нар бас айгүй тийм сэтгэл хангалуун сурах боломжийг маш их бүрдүүлж өгсөн гэж бодож байгаа. Шинжлэгдсэн нөхцөл нь бол айгүй их таалагдж байгаа. Ерөнхийдөө эргэн төлөх хугацаанд тэгээд бас шаардлагууд нь ч гэсэн айгүй сэтгэл нийцэж байгаа. Цэпэлматай адил бэрхшээлийг тулсан ч азар бага курстэй буюу 2 дугаар дамжаанаасаа эхлэн оюутны хөгжлийн зээл авсан нь Улаанбаяр. Анх мэргэжлийнхээ утга учирыг төдийлөн ойлголгүй сонгосон боловч одоо бол сонирхолтойг нь ойлгон шамдан суралцж байгаа. Төгсөөд сургалтын төлбөрийн зээлээ эргүүлэн төлөх эрмэлзэл дүүрэн байгаа гэсэн. Одоо би 2 дугаар курс оюутан 1 дугаар курсынхаа төлбөрийг малчин зээлээр төлсөн байхгүй юу? Малчны зээл гэдэг чинь одоо 2.5% хүүтэй. Энэ үнэхээр одоо арга гэрт нь хүн дээр тусч байгаа. Тийм ч учраас одоо энэ хүү зээлийг сонгон суралцж байгаа. Одоо энэ жилээс энэ хүү зээлд хамрагдаж байна. Хамрагдсандаа үнэхээр их баяртай байна. Дипломоо төгсөхдөө ажлын байран дээр гараад өөрийнхөө хүч хөдөлмөрөөр одоо өөрийнхөө сургалтынхаа төлбөрийг төлчих боломж гарч байгаа байхгүй юу? Энэ нь үнэхээр баяртайгаа. Оюутны хөгжлийн зээл анх 2016 оноос хэрэгжиж эхэлсэн боловч арилжааны банкудаар дамжуулан олгодог байсан учраас зээл хүсэгч оюутнаас нэн тэргуунд хүүтэйгээр эргүүлэн төлөх шаардлага, барьцаа хөрөнгөтэй байх, хамтран зээлдэгчтэй байх зэрэг шалгуур тавьдаг байснаас болж үр дүн муутай байсан. Харин боловсролын сайдын тушаалаар 2017 оны 5 дугаар сараас эхлэн оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүйгээр олгох шийдвэр гаран хэрэгжиж эхэлсэн. Улмаар өнгөрсөн жил гаруй хугацаанд 8000 гаруй оюутан энэ зээлд хамрагдаад байгаа юм байна. Зээл хүсэх шат дамжлагч мөн адил багасч шалгуурын тоон буурсан байна. Оюутан бол маш олон төрлийн материал бүрдүүлгээс одоо хийх шаардлага болсон. Сургуулиас хамааралтай материалууд. Хэрвээ сургуулийн оноотой оюутан иргэнийхээ үнэлэлтэд очиод зээлийн гэрээ хийгээд зээл авах боломжтой. Сургуулаараа дамжуулан хүсэлт гаргана. За боловсролын зээлийн сантаа сургуулиуд бол гэрээ хийгээд сургууль дээр 5-аас дээш гинүү бүрэлдэхүүнтэй зээлийн комисс гэж байгуулагдсан байгаа. Ерөөсөө шууд оюутанд үйлчлэхээр за энэ оюутнууд зээлийн комиссд оюутнууд шууд хүсэлтээ гаргаад зохион байгуулж байгаа комисс нь сонгон шалгуулалтаа хийгээд зээлийн сангад материалын нэгдсэн байдлаар ирүүлээд зээл авах боломжтой. Яагаад зээл гэдэг байгаа юм бэ? Хэрвээ хүүгүү барьцаагүй юм бол эн чинь зээл биш юм уу гэдэг асуудлыг одоо хүмүүс маань нэлээд асуудаг. Тэгэхээр энэ маань өөрөө суралцаад, мэргэжлээ эзэмшээд, ажлынхаа байран дээр гарсны дараагаар 5-аас 6 жилийн дотор магадгүй одоо тодорхой шалтгаан байвал 10 хүртэлх жилийн дотор энэ одоо авсан зээлээ ажлынхаа цалингаас багаар одоо дарамт үүсэхгүйгээр эдийн засгийн дарамт үүсэхгүйгээр эргүүлээд төлөх учраас зээл гэж нэрлэж байгаа. Энэ жилийн тухайд бол 18 оны төсөвт энэ оюутны хөгжлийн зээл нь 75 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Тухайлбал өмнө нь зээл хүссэн өргөдөж шаарддаг байсан бол харин одоо оюутнаас ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе бичүүлдэг болсон байна. Энэ нь оюутныг сонгон шалгаруулах томоохон шалгуур болж байгаа гэлээ. За эргэн төлөгдөх нөхцөлийн тухайд хүүгүйн дээр жишээлбэл 2,500,000 төгрөгийн сургалтын төлбөртэй нэг оюутан 4 жил суралцсан зээлээр суралцаж төгслөө гэхэд ажлын талбарт гарсны дараах 6 жилийн хугацаанд сар бүр 160,000 төгрөг төлөхөөр тооцоолж байгаа юм байна.